Өнгөрөх амралтын өдрүүдэд нийслэл төдийгүй орон нутгад их хэмжээний цас ор шалтраа агуулга нэмэгдэж зарим замуудын ачаал ихэлсэн. Их хэмжээний цас ор шалтраа агуулга нэмэгдсэнтэй холбогдуулж нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс дөрвүүдийн тогтчлын үйлчлэгээний газруудтай хамтран өндөржүүлсэн бэлэн байдал ажилласан байна. Энэ хугацаанд хот тогтчлтын 460 ажилтан 62 автомашин техник хэрэгсэл ашиглан 24 цагаар жижигүрлэн ажиллаж авцсан болон явган үний замыг цэвэрлэжээ. 5 цагаас эхэлсэн. Сая хагас шитэн сайн ажилласан. Ямар цас ихтэй тэгэл ажиллаж л байна дээ. Хамгийн түрүүнд одоо явган үнийхээ зам талбайг цэвэрлэх. Хамгийн түрүүнд явган замаа гаргасан. Өчигдөр хоёр явган замаа гаргасан. Тэгээ өнөөдрийн талыг гаргаад тэгээд одоо нуух руу ороод нуухаа гаргаад байж байна. За өнгөрч амралтын өдрүүдэд орсон цас нийслэлийн замуудыг бүхэлдэн засаар хучиж автомашин болон явган үн зорчход хүндрэл үүссэн. Замыг засыг арилгахаар нийслэлийн тогтчил үйлчлэгээний газраас 56.5 тонн цас хайлуулах бодис 208 тонн давс засчээ. Нийслэлийн хэмжээнд замын цас цэвэрлэж шүүрдэх зориулт бүхий 20 автомашин байдаг бол хог тээвэрлэх зориулт бүхий 10 автомашин байдаг байна. Мөн нийслэл их хэмжээний цас орсонтой холбогдуулан дүүргүүд өөрсдийн нөөц болцоог ашиглан цас арилгах цэвэрлэх ажлыг нийслэлийн шуурхай удирдлагын төвтэй хамтран зохион байгуулжээ. Нийслэлийн чимэглэлт өргөн хэмжээнд өнгөрөх амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдал ажиллаж хайлаас чимгэлдээ бэлэх зэрэг нийслэлийн аслагдсан газруудын замын цасыг арилгах болон төвийн бүсийн явган үний замыг цэвэрлэх ажлуудыг зохион байгуулсан байна. За чимгэлдээ дүүргээс мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ойр орчмынхоо 50 м газар цэвэрлэж нийгмийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхийг уриалж байгаа юм байна. За өнгөрсөн 2 өдрийн заснаар гэхэд нийтдээ манай дүүргийн хэмжээнд бол зам талбайн үйлчлэх цэвэрлэгч гарч ажиллах ёстой нэг 80 гаруй бүрэлдэхүүн гарч ажиллаа. 35 тонн орчим давс уус мөлийн бодисыг бол засаж галтлага агуулгыг арилгах ажлыг зохион байгууллаа. Ер нь галтлага агуулгыг арилгах ажил ялангуяа явган хүний зам талбай дээр ажиллах ажлыг бид нэр аж ахуйн нэгж байгууллага иргэдийнхээ оролцоотой зохион байгуулах гэдэг энэ зорилтыг дэвшүүлж ажилладаг.